Намрын налгар өдрөө дуусч хахирвал хаяанд ирлээ. Уудам саруул талын дундах хоёр бяцхан овоохойд ах トゥ хоёр хулган амьдран суудаг байжээ. Ах нь гэр бүлийн хамт өнөр олуулаа амьдардаг. Харин дүүн ганц биеэрээ нам гүмхэн суудаг юмсанжээ. Хоёр хулган өглөө нарнаар босч үдшийн бүрий болтол өвөлдөө хэрэглэх бутаагаа хурааж бохисхийлгүй ажилдаг юм гинэ. Ах トゥ хоёр жил бүр 10 шуудай бутаа хураадаг бөгөөд тэдэнд энэ ургац нь өрн дулаан цаг хүртэл элбэг хүрэлцдэг байжээ. Нэгэн өдөр ах нь зав чөлөөгөө ажиллаж байгаа дүүгээ хараад өрөвдөх сэтгэл төрж ингэж боджээ. Хөөх юм уу дүү минь. Аав ээж хоёр минь ганц дүүгээ харж хандаж яваарай гэж загсан юмс. Гэтэл би олигтойхон ч тус нэмэр болж чадахгүй өдий хүрлээ. Удахгүй дүү минь өрх гэр толгойлж ам бүлээ тижээх гээд хамаг хүндийг нуруундаа өрөх болно доо. Хөөх юм уу дүүдээ яаж чухныг тусалждаг юм блэ дээ. Ерөөсөө энэ намрын уцаасаа хагас юм. Гүй. Муудуу минь авахгүй л гэх бах та. Тэгэхээр ерөөсөө өөрт нь хэлэхгүйгээр баг багаар сэмхэн зөөж тэрэн дээр бах. Өдөр зөөх гэхлээр ах мэдчихнэ. Тэгвэл яавч зөвшөөрөхгүй дээ. Тарайн талбай дээр ахтайгаа өдрөөр ээлжиж ажиллая гэсэн маань зөв болжээ. Ах маань яавч гадарлахгүй. Өнөөдөр өдөржин ажиллаад ядраа биз. Атаач дуг нойрондоо дугжирч байгаа ах та. Аха. Та сайхан амарвуу? Сайхан амарлаа. Бид хоёрын хураасан будаа энэ жилдээ хангалттай хүрэлцэхээр болжээ. Тийм ээ аха? Тийм ээ. Хоёулаа урдих шиг цас орхоос өмнө амжуулчихлаа шүү. Аха. Та өнөөдөр заавал бүгдийг хурааж дуусгах гээд яах вэ? Үлдсэнийг бие маргааш мураач. За. Тэр өдрөөс хойш ах トゥ хоёр өдөр нь хураасан будаага шөнөн зөөсөөр хэдэн хоног өнгөрчээ. Бишгөө ах сэрэг байх шиг байна.
сүүлчийн ганц шуудатай будаага зөөж амжих болов. Хэдэн шин нойроо хагасл зөөсөөр хагаад бүр ядарчлаа. Цаавц. 10 шуудай будаанаас 5-ын дүүгийнхээ зойронд хийчлээ. Дүү маань мэдээгүй л байгаа да. Одоо өөрийнхөө 5 шуудай будааг зөөх юм чинь зойроо цэвэрлэе байц. Хүүшээ. Энд чи юу вэ? Шуудаатай будаа байх чинь хин энд авчирсан болоо? Манайх будаага зөөж амжаагүй юмсан. Дүүгээс асуудаг юм билүү? За яа. Ах маань сэржгээгүй л байгаа ах та. Үлдсэн 5 шуудаа будаа маань надад энэ жилдээ элбэг хүрэлцэнэ. Муу ах та ингэж л тус болох хэвээр. Энэ цагаас хойш ах дүү хоёрын бие биенээ гэсэн сэтгэл нь улам батжиж харин хураасан ургацаа урдын адилаар энэ тэнцүүхэн хувааж авдаг болжээ.